Уйланхай дорой дандаа гомдолдог залуу гинэт хүчрхэг царайлаг залуу болчвол яах вэ? Өнөөдрийн бичлэгээр Devilman Crybaby хэмээх 2018 онд гарсан Masaka Yuasa найруулагчтай Netflix-ийн аниме дээр товч тайлбар сэтгэлдээ үлдээе. Энэхүү бичлэгийн спонсор T-Bag Mongolia ажиллаж байна. Манайхан T-Bag-ыг амсаж үзсэн байлгүй дээ те. Амсаж үзээгүй, идэж үзээгүй бол яг одоо туршаад үз. Учир нь бүр 12 сарыг дуустал 50% хэмдрэл зарласан байгаа штэ guys. Боломжийг атгаж аваад гоё мэдэх янзын дур хүслээ T-Bag-аар хангачих. Хаанаас авч болох юм бэ гэж бодож ивэл тодорхой жижиглэн хүнсний дэлгүүр CUM Mart-д худалдаалагдаж байгаа шүү. Олж аваад заавал тушаарай гэж зөвлөе. Яагаад T-Bag-ыг сонгох юм бэ гэвэл мэдээж дээд зориглолын чанарт нийцсэн баялаг амт сайн орц найрлагатай транс хөөхтөөс агуулгагүй халаа certified хаанч хизээч хэрэглэж болох порц хэмжээтэй гоё юм аа. Жинхэнэ солонгос амт T-Bag Mongolia. Бичлэгийг маань ивент итгэж ажилласанд баярлалаа. T-Bag Taste of Korea. Энэ хөвчлэгтэр бага насны хүүхдэд зориулаагүй хүнд сэдвүүдийг хөндөх болохоор үзэхгүй байхыг анхааруулж байна. За Devilman Crybaby хэмээх аниме дээрээ бүр үнэхээр үзэг хүмүүст л ойлголт өгөх гэсэн товч тайлбар хий. Akira Ryo хоёр бол хар байгаын найзууд. Хэдий хар байгаын найзууд ч гэсэн хоёулаа өөр ертөнцтэй хүмүүс. Akira маань амар сайхан өрөвч сэтгэлтэй залуу бол Ryo бүр хайр нэргүй бүгдийн шууд тусдаг баачгаа гэдээ ойлгочих болно. Ихэнх үеүүдэд Akira нилээн эмзэхэн дэлбэ шиг ажиллаж болно. Бүхнийг сэтгэлээсээ бодож, тунгааж мэдэрдэг болохоор. Ryo бол бүр хүүтэн цустай тоосон жишинч байхгүй ганц тоож байгаа юм баг Akira гэвэл буруудахгүй дээ. Энэ хоёрын маань багын дүр зураг гараад бид 10 жилийн дараах үе рүү шилжинэ. 10 жилийн шилжилтийн дараагаар бид Mikiтэй танилцсан. Akira гэрийнх нь хаяа төр явцсан болохоор Mikiгийн гэрийнхэнтэй үлдээсэн. Тэгээ Miki нилээн хөөхөн нэр хүндтэй тамирчин болохоор нэг менежертэй тэр нь бүр залгаж салгаад зурганд оруулчих гал лайтай. Тэр нэг эвгүүгаараас зүгтаад ганцаараа эвдэх зур Akira Mikiгийн хойноос бас өөдөн татаад хурж ирснээ Mikig сонирхоод ирсэн бүлэг залуучуудаа салгах явцдаа Ryoтэй тааралдана. Ёстой 10 жил уулзаагүй хэлэх үү Miki гэж хурж ирсэн хүн чинь шууд Ryo болоо явчихна. Чи одоо Mikig авах гэж ирэв юм уу? Дундаас нь багын найзтайгаа таараад Mikig тэр чигтэн хаяад явчлаа өө. Магадгүй Akira Ryo хоёр жоохон гом ойр дуулзаг хоёр нийлээд 9 шидийн юм ярьж гарна. Ерөнхийдөө бол багын найз Ryon судлалын ажиллаар явах зураа жүтгэр оршин тогтнотыг олж мэдээд Akirаг дагуулж жүтгэр барьж авах зорилгоор клуб ороод Akirаг жүтэр болгоход хайчна. Харин тийм ээ жоох сонио. Жоохон ч биш ер нь бүтэхгүй цаана нэг утга учир байж л таараа. Жүтгэр болсон биш дайралтжсэн алдажсэн жүтэрүүдтэй нийлээл бөөн алаан хядан. Маш их цуснууж. Ryo тэнд бүрдгсэн чинь вау гайхалтай гэж хараад иждэг нас. Маргааш нөгөө номой уйланхай бацаан чинь бүр ёо яа гэдэг юм бэ? Ёстой дажгүй дайм шиг болцсон байх шүү дээ. Яа тэгвэл өчигдөр Ryo найз нь Akirag Amon гэдэг жүтгэрийг эзэмдүүлсэн болохоор юу энэ өгтөдөө. Жүтгэрөөс Akiraгийн биеийн хүч чадал гайхалтай моног болсон байна. Гүйлтэн багта хамгийн сууган нээсэн бол одоо бүр хамгийн сайн нь болчих. Энийг нарсан дасгалжуулагч мэдээж тэмцээнд оруулахар болно. Ер нь жоохон кул залуучууд муухай зантай байдаг да. Яг тэрэн шиг Akira кул залуу болсон биш жоохон зан төлөвт нь өөрчлөлт орно. Маш ихээр хоол идэж, болох буруу үйлдэл ихээхэн гаргаж Mikig өдөөдсөн гаруудыг нэг зөхиөл авна. Яг тэр үеэр Akirag Miki олоод арчдаг. Тэгээ Akira санаа зовсондоо хөөди юу харуулчваа гэд бантаа цухтаад өгнө. Ryo Akira хоёр маань хамтдаа жүтрүүдийг нэгээр нь устгаж тэдний үнэн мөн чанарыг шалгах ажилд орно. Даанч гай болоод нөгөө Mikiгийн менежер шижгийн гар алга болсон хүмүүсийн нэрэлээр сониучрахж явах зураа Ryo Akira хоёрыг жүтэртэй тэмцэж явахад нь бичлэг хийгээд авна. Ёстой гайхалтай мэдээлэл олж авсны дараагаар дарга дээр очиод нийтлэг зөвшөөрөл авах гэсэн чинь нөгөө дарга нь жүтгэр болж таарад менежерийг эзэмдээ жүтэр болгочихно. Ер нь бол хаа сайгүй жүтэрүүд байдаг болохоор хинч жүтэр байх боломжтой. Үйлийн үргэхгүй яах вэ менежерийн дарга нь жүтгэрлөөлж таарлаа хөрхий. Ryo Akira хоёр тагнуулдуулж бичлэгээ алдснаа мэдсэн болохоор хамаг нотлох баримтыг очиж устгаад менежер залуугаас устгахаар хөдлөнө. Жүтгэрд эзэмдүүлсэн менежер бүр ярьж байгаа Mikig зурганд оруулахаар авчираад Mikig бас эзэмдээд авдаг. Аз болоход Akira Ryo хоёр цаг алдалгүй тэднийг олж ирнэ. Miki нөгөө жүтгэрд нь эзэмдүүлсэн байхыг хараад Akira шууд үнсээд л дотроос нь жүтгэрийн сороод аваад тусдахна.
Харин Рио маань болохоор менежерийг буудаж ална. Рио хүүтэн зан ааштай эвгүй залуу юм болохоор Мигийг хүртэл устгаж ямар ч уул мөр үлдээхгүй байхыг хүсдэгч Акира мэдээж түүнийг дураар нь болгодоггүй. Жохон үйл ойлголцол маргалтаан гардагч нэгнээ ойлгоод өнгөрнө. За жүтгэрүүд нь болохоор амьд биетэн рүү асуудалгүй ордог. Гэхдээ амьд биетэн байхгүй л өөртөө оршин тогтнож чаддаггүй. Бидний мэдэх ойлголтуудаар бол жүтгэр нь хүн шиг сайхан зөв оюун ухаан сэтгэлгүй. Хүний бие махбодыг тэр чигтэн л эзэмддэг. Аимшигтай мангасууд байгаа юм. Харин оюун санаатайгаа үлдсэн эзэмдүүлээгүй хүмүүс жүтгэрийн хүчийг аваад Devilman нэг ёсондоо болдог юм байна лээ. Бүр үнэхээр ойлгохгүй байгаа хүмүүст нь тайлбарлахад хүний оюун санаа ухамсар нь байгаа гэхдээ жүтгэрийн хүчийг авцсан л гэсэн үг. Аль талд нь ч орших боломжгүй нэг тийм сонирн байр суурьтай. Рио Акира руу ямар жүтгэр шүглэж орсон бэ гэвэл Амон гэдэг өмнөх амьдралд нь нэлээд хүчрэг байсан жүтгэрийг эзэмсэн гэж ойлгож байна. Бидний амьдралд асуудлууд дандаа гарч ирдэг шиг өмнөх амьдралтаа Амоны хайрт бүсгүй байсан бас туслах нь Акираг алхаар төлөвлөж байхыг бид олж харна. Яа тэгвэл Амоны хүч чадлыг аваад ер нь бол жүтгэрийг нь эзэмтчихэд байгаа штэ Акира. Нэг ёсондоо Амоныг буцан сэргээгээд Акираг устгах гадал байна гэсэн үг энэ хоёр. За энэ солиото бүх зүйлсийн хажуугаар Акирагийн аав ээж нь хаж явж явсны эцэст хурж ирэхээр болоод Акира ёстой гойдоогойгээ хүлээсэн чинь бүтлэн бөксөөрөө иргэцсэн бэ. Жүтгэр болсон баахан хүмүүсийг хөнөөсөн байдалтай уучрна. Хүүхдээ өнчрүүлж хаж явжснаа эцэст нь ирсэн чинь жүтгэр болсон ч ях шигтэй. Ямар заяаг юм бэ? Ийм аимшигтай байдалтайгаар удаан болцоогүй ээж авдаг уучрсан Акира уйлан барин арай гэж жүтгэр болсон аав ээжигээ устгана. За тэгээд энэ болж байгаа бүх үйл явцууд нь Акирад маань нэлээд хүн туснаас болоод жүтгэрлэг хүсэл нь ихсээд өөрийгөө хянаж хязгаарлаж чадхаа болно. Рио түүнд арх дарс хүүхэн шуухан мөрөдөд тоглоом ашиглаад дарах боломжтой гэснээр мөнгө өгөөд яваадаг нь. Бүр аргаа барсан болохоор хүүхэн шуухантай орооцолдож байгаа нөгөө алах гээд байгаа эмэгтэйгээ таарчнөө чавс. Акира тулдаж бөөн юм болоод бараг л хожигдно. За өгсөн жижи nice game гэд газар унтсан үхэхийн даваан дээр бурхны авралаар ялтыг байгуулцдаг. Би та нарт хандаж хэлье заяа. Энийн дээр гол дүрийн баатрууд хизээж өгдөг юм аа. Яаж ижаал ялтыг байгуултыг. Яг тэрэн дээр гардаг шиг энд хэрцгий тулааны үр дүнд яг Акираг алах цохилтоо хийх мөчтөө өөрөө өгсөн байдаг. Яа ялцсан гэ мангар баясалтай өгсөн биз дээ. Карма үл өөр. За Рио Акира хоёрын яг үндсэн төлөвлөгөө нь болохоор жүтгэрийг устгаж дэлхийг аврах. Даанч тэр дунд нь Риогийн жоохон ойлгомжгүй байдал Акирагийн бас эсэргүүцэж байгаа зүйлүүдэд нэлээд маргалтаан байдаг ч үндсэн зорилго нь адилхан ивэрэ байна. Манай хоёрын дараагийн төлөвлөгөө болохоор энэ нэг гүйлтийн од залууг дэлхийд жүтгэр болохыг илчлэх. Аним эхэлснээс хойш энэ залуу угаасаа жүтгэр авах магадaltaй гэж нэлээд гардаг. Өөртөө яг үзээд энийг ухаж судлахыг хүсвэл бүтнээр нь үзээрэй. Би яг үнэхээр товч тайлбарлаж байгаа болохоор өрхтдүүлсэн байгаа. Гүйлтийн од энэ залуу Акиратай адилхан хүн жүтгэр болохыг нь тодруулан мэдсэн болохоор том тэмцээнээр нь Рио жүтгэр гэдэг зүйл энэ дэлхий дээр оршин тогтнодог. Та бүхний харж байгаа энэ гүйлтийн од чи яг үндэ жүтгэргээ хэлээ ичдэг. Энэ зарлалаас нь болж маш их хүмэн самууд эгдэж жүтгэрүүд үнэн төрхийг харуулж маш их хэрцгийлэл дампуурал алаан хия даан болно. Ийм аимшигтай зүйлүүд оршин тогтнотыг олж мэдсэн хүн төрлөختөн чинь мэдээж яа зүгээр байх вэ? Бөөн хөл хорой зарлаад нэг нэгэндээ итгэхэ болоо жирийн л нэгэ сайхан өдрүүд маш бүрхэг учир зүг чиггүй өдрүүд болж дуусна. Рио хүн төрлөختөн гавчих гайл за яг юу нь олохгүй байна. Яавал би дээр өгөж анх судалгаа хийжсэн газар руугаа очиод өөрийн Psychogeny гэдэг жүтэртэй уулзна. Үүний хажуугаар Акираг төртөө өөрчилж авсан Микигийн гэр бүлд нь асуудал тулгарна. Яасан бэ гэсэн тэдний хүн жүтгэр тэгээд жүтгэрээс хүүхдээ алж чадахгүй аав ээжийн хайр гэдэг зүйлэн давмгаалж бүгд хамтдаа өхнө. Амар хэрцгий аастай. Би анх үзэж байхдаа бүр ёо л гэж бодсон. Акира тэднийг маш эвгүй байдалтай өгснээр нь болоод оршуулж явах зураг Зенон гэдэг жүтгэр гарч ирснээр Акирада тулдаад өнөө. Тэгээд Акира чинь нэлээд зовоод яг үхэхийн таваан дээр Psychogeny гарч ирснээр түүнийг ерөнхийдөө л авраад амьд үлдээдэг. Акира, Мики болон тэдний гүйлтийн найзууд бас нөгөө Мики дээр анх хурж ирээд байдаг бүлгийнхэн бүгд нэгэндээ түшиж тулгуурлаж амь зогоож амьдардаг ч гинэт телевизээр сураггүй болцсон байсан Рио гарч ирснээр сэтгэл готролтой хүмүүс жүтгэр болтгошоо гэж худлаа ирчихнэ. Тэгсэн харсан үзэндээ шууд өгнөлтөнд төрдөг өрөвдөлттэй хүн төрлөختөн тэнэг юм шиг хэмжээний бослог гаргаад бие биенээ алж хядаал байна. Хөөхий Акира, Мики ба түүний нөхөд хүмүүсийн тэнэглэлийг зогсоох гэж оролддог ч Акирагаас бусд нь бүгдээрээ энэ хүмүүс амун давхар нэрвэгдэж ухцгэн. Бараг бүгдээрээ ухчихж байгаа зү ёо. Жохон хэрцгий. Энэ бүх харуусал уур хилэн давцсан Акира бүгдийг өөрөө шатааж өрхөд алуулсан нөхдөд оршуулах үедээ Риотэй таарна. Чи яа тийм хогийн зүйл хийж байгаа юм бэ? Акира би яг үндэ сатан байсан юм аа. Юу гэ тэнхтэд байгаа юм бэ? Би бүх хайртай дотны хүмүүсээ алдлаа. Сатан миний би чамд хөгчнэ л гэж хэлээ да. Рио маань болохоор сатан байсан болж таарна. Тэгээд бурхан түүнийг дэлхийд цөлөөд Амазонд ирснээр шүтэгдэж байгаа дайралтанд өртөөд өөрийн сэхүүсэн хамгаалтандаа шидэгдээд Японд ирсэн юм байлээ. Японд ирсэн Рио Акиратай танилцаад явц дундаа нөгөө Psychogeny гээд гарч ирсэн тэр эвгүй жүтгэрт өөрчлөгдсөн юм.
Энэ бүхний мэдсэн Акира мэдээж түүнийг үзий ядч нөхөрлөлтөө эцэс тавина. Хүн төрлөخت нь бие биетэйгээ дайтаад бас давхар Рёгийн явуулах байгалийн гамшигт өрцснөөр тэр чигтээ сүрнэ. Харин Акира өөртөө адилхан зүрх сэтгэл зүйн сувнаа алдаагүй Devilman-уудыг цуглуулаад Сатан буюу Рётэй тулддагч мэдээж хожигдно. Акираг асныхаа дараа Рё Сатан надад ганц хайр дулаан нөхөрлөлийг чи л мэдрүүлсэн юм байна штэ. Наддаа эргээд ирээч. Үгүй Акира. Жохон гом аимшигтайгаар бархуу бүр сонирхолтой сонин содон зураглал дүрслэлээр хүн төрлөختний сайнтай муутай талуудын өнөөгийн нийгмийн тодорхой асуудлууд бас хайр гэдэг зүйлийг тодорхой хэмжээнд нэлээд гайхалтай байдлаар харуулсан аним байгаамаа. За үнэхээр л ерөнхий ойлголтын авахыг хүссэн хүмүүс зориулж энэ товч тайлбарыг хийсэн шүү. Бариад эд чинь угаасаа зөндөө сонин содон түүхээс нь өргөдүүлсэн байгаа. Өөртөө үзэж мэдрхийг хүсвэл Devilman Crybaby гээд ороод үзээрэй. Ерөнхий ойлголт хальт бүтцийн шулуухан л яриа тайлбарлсан шүү. Xenon миний бие гинэт хүчтэй болдог тийм аимшигтай overpowered дүрүүдэд амар дуртай. Isekai энтертэй гардаг эсвэл нөгөө нэг One Punch Man-ийн Saitama эдэр шиг дүр гэсэн үг. Тэгээд энэ аним дээр Akira үнэхээр таалагддагч тааж хожигдоод өхөө дуусч байгаа нь жоохон гонхтой юм да. Хайр гэдэг зүйлийг маш сонин содон зүйлээр илэрхийлж харуулж байгаа энэ аним яалч ч миний топ 10-ын 10-т жагсаж байгаамаа. Энэ анимаас эхлээл гаж анимуудыг үздэг болсон байхаа би яг. Бүрэн анх гэвэл PewDiePie-ийн бичлэгээс энэ анимыг үзээд вау за олж үзье даа гэд үзснээр мэдэж авсан да. Хэрцгий бас хүн сэдвүүд ихтэйч ерөнхий аним нь гоё. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн топ 10 анимд маань ямар аним орж ирэх бол зөв таасныг дараагийн бичлэгэн дээрээ би оруулъя. Тийм болохоор таагаад доор комент үлдээгээрэй. Лайк болон subscribe заавал дараарай. Бас энэхүү бичлэгийг спонсорлсон Debug Mongolia-да маш их баярлалаа. Та бүхэн маань Debug Mongolia-гаас гомн заавал авч хэрэглээрэй гэж хүсье. 대박, Taste of Korea.